бол одоо маш хангалтгүй байгаа ийм дүр зураг байгаа. Жишээлбэл би одоо энэ шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааны зарлалыг дотоодын нийт бүтээгдэхүүн 1% хүргэнэ. Суурь түвшин 0.011, 2025 оны зорилт түвшин 0.12 гээд хүрсэн түвшин 0 байсан. Дээр нь аж ахуй нэгжийн орлогын албан дотрын тухай хуулийн дээр 22.9.8 дээр ихтэй сургууль шинжлэх ухааны академи судалгаа шинжилгээний зорилтоор олгосон тэтгэлгийг чөлөөлөхөөр энэ 1%-ийн татвартай холбоотой чөлөөлөхөөр ийм заалт орсон боловч энэтэй холбоотой журам нь одоо болтол гараагүй байгаа. Тэгээ энэ журмыг хизээ гарах вэ гэдгийг бас түрүүчийн хуралдааны өдөр асуугаад хариулт авч чадаагүй. Дахиад эдийн засгийн хөгжлийн яамнаас өн байгаа бол энэ талаар хариулт өгөөч. Тэгээд энэ шинжлэх ухааны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааны зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хүргэнэ гэсэн зорилтыг одоо яаж хангахаар яаж ажиллаж байгаа энэ талаар бас мэдээлэл өгөөч. За хэн хариулах вэ? Ажлын хэсгийн 4-р эндэр дээрээс хариулъя. За ажлын хэсгийн гишүүн хариулаарай. Ажлын хэсгийн ахлагч бас хариулж болно. Сархатын Зулбахар гишүүн. Зулбахар гишүүн хариулж байгаа та. Дараад нь за нэг төвшин гишүүн баярлалаа. Маш чухал одоо асуудлыг та хөндлөө. Дотоодын бүтээгдэхүүний 1% рүү одоо шинжлэх ухааныхаа зардлыг хүргэх юм зорилт тавьсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар дотоодын бүтээгдэхүүний 0.1% байгаа. Үндсэндээ энэ бол бидний одоо тавьсан зорилтод яагаад ч одоо хүрээгүй юм байдал. Нөгөө төгөр улсын хурлдах хүний хөгжлийн нийгмийн бодлогын байнгын орны бүрэлдэхүүнд байгаа боловсрол шинжлэх ухааны дэд хорооныхон сая намрын чуулганы завсарлагаанаар шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр явж ажилласан. Их сургуулиудаараа одоо бас очиж ажилласан. Тэгээ энэтэй холбоотой одоо тухайлсан саналууд гарсан байгаа. 11 санал гарсан байна. Тэр нь бол шинжлэх ухааны байгууллагын хөрөнгө оруулалт, хүний нөөц, цалин хөлс, тэрнээс гадна одоо шинжлэх ухааны байгууллагын одоо хүний нөөцийн өргөнд хөгжлийн асуудал гэдэг ингээд цогц зүйл байгаа. Ийм бүхнийг одоо шийдэж бид тодорхой салбарын бас хөгжлийг урагшуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээ энэтэй уялдсан байдлаар дэд хорооноос одоо байнгын хороогоор уламжлуулан эдийн засгийн хөгжлийн яамд 11 одоо чинь санал бүхий одоо бид ийм дүгнэлт хөргүүлсэн. Тэр дүгнэлтийг бид бол Монгол Улсын их хурлаас бол тогтоол болгож гаргах ёстой гэж ойлгож байгаа. Энэ тогтоолын дагуу бид ажиллах ёстой. За жишээ нь хамгийн энгийн нэг одоо тодорхой зүйлийг ярив. Манай одоо эдийн засгийн гадаадын экспортын 80% бол уул уурхайн салбараас байдаг. Тэгээ уул уурхайн одоо шинэ чиглэлээр 2 хүрээлэн байгаа. Геологийн хүрээлэн, уул уурхайн хүрээлэн гэж. Геологийн хүрээлэнгийн сүүлийн 5 жилийн судалгааны зардал нийт одоо өөрийнх нь одоо төсөв нь бол 1 тэрбумаас хэтрээгүй. Судалгаа биш ихэнх нь бол одоо урсгал зардал нь бол явчихсан. Гэтэл бид нэр геологийн хайгуул судалгаа бол үндсэндээ өнгөрсөн жилд хийгээгүй ийм нөхцөл байдалтай байгаа. Тэр энэ чиглэлээр бид анхаарч хийж цаашны эдийн засгийн суурь болсон уул уурхайн салбарын бас одоо хөгжлийг хангах юм байна гэдэг одоо ийм олон жишээнүүд гарч байгаа юм. Тийм учраас энэтэй уялдсан байдлаар бид тогтоолын төсөл оруулахаар одоо ямар ч сан бэлтгэл хангана. Тэгээ энэ дээр таавхан бас дэмжиж өгөөрэй гэж байгаа юм. Шинжлэх ухаантай анхаарахгүйгээр бид бол хөгжлийн тухай ярих ямар ч боломжгүй. Мадачхуу одоо эрүүл мэндийн хүрээлэн дээр очиход вакцинууд нь бэлэн болчихсон. Энийг бол үйлдвэрлэлд нэвтрүүлэх ямар ч одоо схем байхгүй. Энэтэй уялдсан одоо шинэ зохион байгуулалтын үндэс тавигдаагүй, зардал мөнгө байхгүй ийм нөхцөлтэй байж байгаа юм. Тэгэхээр энэ чиглэлээр бол бид бол тухайлан анхаарна. Тэр битгээд одоо шинэ хувийн эрхлэлтэд хүншлэх тодорхой тухайлсан схемүүдийг бас тодорхой болгох ёстой гэсэн ийм одоо саналууд гарч байгаа гэдэг хэлье. 66 хүрээлэн байгаа. 66 хүрээлэнтэй бид бол бүгднтэй нэгдсэн байдлаар уулзсан. Тухайлсан одоо хүрээлэнгүүдэд бид сонгож 8 хүрээлэн дээр очиж ажилласан байгаа. Ингээд таны хэлсэн зүйл бол нотлогдож байгаа. Энийг бид бол бүгдээрээ одоо хамтаа анхаарах ёстой гэсэн юм чигтэй байна. За ажлын хэсэг нэмэд хариулчих 4-р эндэр. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын тухай хуулийн 22.9-тэй холбоотой манай асуудал эрхлэлт сайд бол шаардлага баталсан. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас бол сангийн яамтай зөвшөлдсөд одоо дахин баталж ирүүл гэсний дагуу бид сангийн яамтай
зөвшөлтсөөд төслийг эзлэн боловсруулсан. Одоо захиргааны ерөнхий хуулийн дагуу бид олон нийтэд санал авах явцтай явж байна. За, Даш цэрэнгийн инх төвшин гишүүн нэмэлт асууя. За энэ шинжилгээ ухааны технологи хөгжүүлэхэд хувийн хөгжлийн оролцоо яг энэ татврын энэ саяын хууль бол маш чухал үүрэг оройлттой хуулийн заалт байгаа. Тэгээд энэ чиглэл хууль маань батлагдаа бараг 2 жил болцсон байхад ингээд бараг хамгийн сүүлд танаа энэ журам явж байгаа. Шинжилгээ ухаанд бас ямар шүү байдлаар хандж байгаа нь яг энэ төсөв тавьж байгаа дүн энэ дагсан хуулинд хандж байгаа байдал эднэрээс л харагдаад байгаа л байна л да. Тэгээд нэг дагсан хуультай холбоотой нэг асуулт байна. Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлгээд энэ хуулийн үйлчлэх хүрээнээс энэ төрийн өмчийн эрдэмчлэгээний байгууллагын шинжилгээ ухааны технологийн төсөл суурь судалгаа хэрэглээний судалгаа технологийн туршилт зөвшөөрлтийн ажлыг харилцааг энэ хуулийн хүрээллээс гаргахаар заасан мөртлөө сүүлд нь ард талд нь баталгаатай холбоотой тендер гүйцэтгэлийн баталгаа болон тендерийн баталгаатай холбоотой хоёр заалтыг За, зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Жигждийн Батчаргалын урилгаар Төв аймгийн Аргалант Эрдэнэ санд сумын соёлын төвийн ажилтнууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд улсын их хурлынхаа гишүүдийн нэрийн өмнөөс амьдралд наз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За, ажлын хэсгийн ахлагч Сархаадын Зулбахаар гишүүн хариулъя. За, Эрдэнэ бол гишүүн маань тэнд сууж байна бас та бүхний сонгоцсон Төв аймгийн гишүүн. За, инх төвшин гишүүний асуултанд хариулъя. За, таны хэлдэг гарцаа авахгүй зөв. Шинжилгээ ухааны технологийн тухай хуулиар бол таны саяны хэлсэнчлэн тодорхой үндсэн чиглэлийн судалгаанууд дээр шинжилгээ ухааны байгууллагууд оролцоход тендерийн тухай хууль өөрчлөхгүй байхаар юм зохицуулт байж байгаа юм. Тэр нь бол үндсэн чиглэлийн судалгаанууд дээр шууд холбогдох чиглэлийн судалгааг нь хийлгээ явуулдаг ийм зохицуулт бол бий. Нөгөөтэйгөр бол төрийн байгууллагуудад гарцаа авах тендер зарж авдаг ийм судалгаа болон тооцооллын үнэлгээ хийдэг ийм ажлууд байгаа юм. Тэгэхээр тэрийг бол бас мэргэжлийн хүрээлэнгүүд хийх ёстой байдаг. Тэгээ мэргэжлийн хүрээлэнгүүд энэ ажлуудад орох зэрэг тендерийн баталгаа шаарддаг. Энэ тендерийн баталгаа шаардна гэхээ зэрэг хүрээлэнгүүд манай өөрсдөө төсөөс авж байгаа зүйл нь урсгал зардал тэгээ цалин хөлснөөс цааш хэтэрдэг учраас энэ тендерүүдэд орж чаддаггүй. Тэгээд эсрэгээр нь өөр жишээ нь байгууллагууд магадгүй төрийн бус байгууллага шиг. За, хариултаа дуусгачих. Сархаадын Зулбахаар гишүүнд 1 минут. Ийм байгууллагууд ордог нөхцөл байдал үүсэн учраас шинжилгээ ухааны байгууллагуудын мэргэжлийн түвшин судалгаа хийх энэ оролцоог нэмэгдүүлэх, оролцоог нээх зорилгоор энэ зохицуултыг бол төрийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тухай хуульд нэмэлтээр оруулж гисэн юм байна. Энэ манай улсын хурлаас бидний зорилго болгосон чөлөөлье гэсэн зорилттой бол шууд нийцж байгаа. Шинжилгээ ухааны салбарт бас тодорхой түвшний бид ийм чөлөөлөлт авчирж байгаа юм хэлбэр юм байна. Нөгөө төгөр шинжилгээ ухааныхаа салбарыг бас хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа бас ийм зохицуулт болж байгаа гэдгийг танд бас тэмдэглэж хэлье. За, мөнгөн цогийн ган хөлөг гишүүн асуултаа асууя. За, асуулт асуухаас өмнө байр суурь хэлэхгүй бол бас болохгүй нэ. Маш харамсалтай өдөр тохиож байна.